За хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо бүгдээрээ өөр бухимдлаа хэрхэн зөв удирдах, стрессээс хэрхэн даван тулах талаар хичээлээ орё. За багш та бүгдээс энэ 3 асуултыг асууж байна. Энэ хорвоо дээр ер нь огт уурлаж үзээгүй хүн байдаг болов? Уурлаж байгаагаа хамгийн түрүүнд яаж хүн ер нь анзаардаг бол? Жишээлбэл хүний бие махбодод хэрхэн ямар өөрчлөлтүүд гарч ирдэг бол? За дараа нь чи ууралсан үедээ ямар үйлдэлүүд хийдэг бол? За энэ 3 асуултын дагуу хүүхдүүдэд та бүхэн дор бүрнээ бодон тунгаасан байхаа. Одоо бүгдээрээ өөр бухимдал гэж юуг хэлэх вэ гэдэг талаар ойлголттой болъё. Хүний хүсэл сонирхол хэрэгцээ хангагдаагүйгээс тухайлбал хүний наазахын хин нэгнээр хайрлуулах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын дэмжлэгийг авч чадахгүйгээс за мөн таагүй нөхцөл байдлын улмаас хүн уурладаг. Уур бол хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл бөгөөд энэ дотроо сэтгэл хөдлөлийг сөрөг, эрг гэж хоёр хуваадаг бол сөрөг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл бол уур байдаг. Тэгвэл бидний бие махбодод уур яаж нөлөөлдөг талаар одоо огшин тайлбарлая. За одоо энэ зураг дээр та бүгдэд харагдаж байгаа тархины энэ чамархан хэсэгт энэ алмонд гэдэг самар байдаг тийм ээ хүүхдүүдээ. Яг тэрэн шиг хэлбэртэй ийм бүтэц оршдог байна. За тэгвэл энэ бүтэц нь өөрөө ямар үйл ажиллагааг зохицуулдаг вэ гэхээр хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж яадаг. За би уурлаа. Тэнгүүт миний уур хүрэхэд энэ нөгөө амигдала гэдэг энэ бүтэц цочирч өгнө. За ингэнгүүт бөөрийн дээр ийм булчирхай байдаг. Хүүхдүүдээ одоо энэ хараа ийм шар өнгөөр тэмдэглэгдсэн булчирхай байна. Нөгөө нэг ууралсан чинь мэдээлэл шууд яах нь энэ бөөрийн дээд булчирхай ирж цочрол өгөнгүүт катехоламин, адреналин, норадреналин гэдэг эдгээр дааврууд цуснд ялгарч эхэлнэ. Маш хурдан. За тэгвэл одоо энэ бодисууд маань ямар үйл ажиллагааг гүйцэтгэдэг вэ гэхээр энэ бол хүний судас байна. Судсан дотор цусны элементүүд байна. Хэвийн үедээ эдгээр зүйлүүд ааж ухнаар нэгэн жигд урсгалаар явж исэн бол уурлангууд энэ цусны урсгал маш түргэн явагддаг. За одоо энэ дээр ямар үйлчлэгээ харагдаж байна вэ гэхээр судас яах нь агссан байдалтай байх нэ. Тэгэхээр эдгээр даавруудын нөлөөгөөр судас яах нь агшдаг байх юм. За мөн уурлангууд хүнд стресст ордог. Стресст орсноор тухайн хүн стрессийн хариу уруулууд бие физиологт гарч ирдэг. За ерөнхий ямар хариу уруулууд гарч ирдэг вэ гэхээр одоо хүүхдүүдээ энэ дээр зүрхний цохилт хүргэдэг байна. Тэгэхээр зүрхний цохилт хүн 1 минутанд 60-аас 80 удаа хэвийн үедээ цохилдог бол ууралж бухимдахад ерөөсөө 10 хүрэхгүй секундын дотор 120-с 140 удаа болж яах нь цохилдог. Энийг яаж бид нар анзаарч ирсэн бэ гэхээр хүүхдүүдэд та хэд маань биеийн тамирын хичээл дээр заалаа нэг тойроод ороод ирэхэд л бид нар яах нь зүрхний цохилт маань 120-с 140 болоод цохилж байгаа жишээтэй. Яг түүнтэй адилхан зүрх ууралсан, стресст орсон тохиолдолд ингэж яах нь хурдан түргэсдэг байна. Дараагийнх нь хүн хэвийн үедээ минутанд 16-аас 18 удаа амьсгалдаг. Мөн саяныхтай адилхан уурж бухимдангууд амьсгал өнгөц болж 2-оос 3 дахин амьсгалын тоо олширдаг. За дараа нь болохоор бие физиологт нөгөө судас нарийсан зүрхний цохилт дурдсантай холбоотой нүүр улаах, толгой өвдөх, хүзүү хөших, гар хөл салгалах, чичрэх зэрэг физиологийн буюу бие махбодын хариу уруулууд үзүүлдэг. За уур бол нэг талаасаа стрессийг яах нь давхар үүсэж байгаа. Стрессийн үед эдгээр хариу урал илэрдэ гэж бүгд ойлгож байна. Одоо бүгдээрээ уураа хэрхэн удирдах, стрессийг яаж даван туулах аргуудтай хэдүүлээ танилцъя. Сэтгэл хөдлөлөө удирдах 5 алхам гэж байдаг. Энийг бүгдээрээ хийж сурцгаая. За нэгдүгээрт нь бусдыг гэмтээхгүй гэж өөртөө яах нь сануулж байгаараа хүүхдүүдээ. Хоёрдугаарт 3 удаа уртаар амьсгал аваад эсвэл 10 хүртэл удаанаар тоолж сураарай. 3-дугаарт мэдэрч хүсэж байгаа зүйлээ өөрийнхөө үгээр илэрхийлж сурах хэрэгтэй бусдад. 4-т нь танд магадгүй хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл тохиолдсон бол бусдаас тусламж гуйх хэрэгтэй. 5-т нь тайвширхын тулд өөртөө ямар нэгэн хугацаа өгөх хэрэгтэй. Тухайлбал таныг ууралж байгаа тэр
нөхцөл байдлаас та холдох ёстой байх нэ. За мөн өөр бухимдлаа яаж хамгийн амархнаар даван туулах ёстой вэ? Аргуудын нэг нь бол за богц ажиллаж болно. За энэ нь болохоор түрүүний хэлжсэн ууралсан, стрессцэн үед бие махбодын хүчтэй хариу уруулууд илэрдэг. Тэрийг тэнцвэржүүлж өгөхөд тусалдаг аргуудын нэг байна. За багш нь түрүү хэлжсэн 3 удаа уртаар амьсгал авч 3 удаа тайвшрах дасгалыг хийгээрэй гэжсэн. Одоо та нарт багш нь өөрийнхөө бие дээр үзүүлээ. Хүүхдүүдээ хөвлөй дээр гараа тавиад үзээрэй. Ингээд өөрийнхөө эхлээд яаж амьсгалж байгааг яах нь бүгдээрээ анзаараад үзье. За амьсгал авахд хөвлөй урагшаа түнбиж гин үү? Эсвэл дотгошоо хонхоож гин үү? За одоо тэгвэл бүгдээрээ хэрхэн зөв амьсгалд сурахыг багш нь та нартай зааж өгье. Нэгдүгээрт нь хөвлөй дээрээ гараа тавиад аажихнаар хамраараа уртаар амьсгал авахд гидс урагшаа түнбих ёстой. Аажихнаар буцаагаад амьсгалаа амаараа гаргахад гидс дотгошоо хонхох ёстой. За одоо бүгдээрээ дахин энийг дасгалыг хийж үзье. За одоо хүүхдүүдэд биед нь ямар өөрчлөлт мэдэгдэж байна? Магадгүй чиний булчин суларч чи гүнзгий тайван амьсгалж байгаа. За энэ нь өөрөө бидний бие махбодын стресст орсон, ууралж бухимдсан, чангарсан үед хамгийн түрүүнд булчинг сулруулж амьсгал авахд чөлөөтэй болж нөгөө түрүүний хэлжсэн зүрхний цохилтын тоог удаашруулж амьсгалыг буцаад яах нь жигд болгоход хамгийн түрүүнд тусалдаг аргын нэг үлээ. Өөр бухимдлын үед хүнд ямар зүйлүүд үүсдгийг бид нар яах нь одоо энэ зураг дээрээс анзааръя. За хамгийн түрүүнд энэ хүү энэ намайг дандаа дээрлэхтгэ гэж бодож байна. Тэнгүүд тэр хүүхдийн сэтгэл хөдлөл ямар болох вэ? Тайван биш, уур нь хүрчгэлнэ. Энэ бодол нь тэр хүний мэдрэмж буюу сэтгэл хөдлөлт нь нөлөөлж байна. За ингэнгүүт энэ хүүхэд ямар үйлдэл гарах вэ? Шууд нөгөө нэг хүүхдийг цохиж авах. За ингээд цохоод авангууд дахиад нөгөө бодол нь үргэлжлээ явчихдаг. За өөр бол ерөөсөө сөрөг бодлоос үүдэлтэй сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Сөрөг сэтгэл хөдлөлөөс сөрөг үйлдэл үзүүлдэг энэ л ерөөсөө механизмаар явагддаг байгаа. За одоо тэгвэл хэдүүлээ энэ дээр бодлоо яаж эрэг болгож, сэтгэл хөдлөлөө яаж эрэг болгож, үйлдэлээ яаж зөв болгох талаар дараагийн зургийг үзье. Нөгөө урд тал нь энэ намайг дээрлэхдэг гэж бодож исэн хүү маань одоо яаж бодож сурах хэрэгтэй ах нь. Магадгүй энэ найзд маань ямар нэгэн зүйл тохиолдсон юм биш байгаа та. Энэ хүү яагаад одоо ийм тайван биш зан үйл үзүүлээд идэх юм бол даа гэж бодох юм бол чи яах нь түрүүнийх шиг сэтгэл хөдлөл чинь цөрөг байхгүй, уур бухимдал төрөхгүйгээр аяндаа яах нь тайван мэдрэмж чамд төрхнө. Тайван мэдрэмж төрснөөрөө тэр хүүг ойлгож түүнтэй хүндэтгэлтэй хандна. Энэ зан үйл маань нөгөө эрэг бодлыг үүсгэж идэг. Ерөөсөө л ийм цикл буюу эргэлдэх ийм зүйлүүд хэдхэн секундын дотор л болж идэг байна. За одоо тэгвэл эрэг бодол маань хүнд эрэг сэтгэл хөдлөлийг авчирдаг. Эрэг сэтгэл хөдлөлд эрэг үйлдэл хүргэдэг гэдгийг хүүхдүүдэд өдөр тутмынхаа амьдралд хэвшил олгож сураарай. За багш нь түрүүн хэлжсэн уур бухимдал бол стресстэй бол холбоотой. Тэгэхээр одоо та бүгд маань энэ хөл хорой цэрийн дэглэмийн үед 2 сар тийм ээ гэртээ байж хичээл сургуулаа телевизээр интернетээр үзэж суралцж байгаа. За энэ үед бол мэдээж давуу талууд байхын зэрэгцээгээр бас анги хамт олноо өгүүлэх, хүүхдүүд зарим нэгэн гэртээ ганцаараа цагийг өнгөрүүлэх, мөн зарим нэгэн одоо найз нөхдөсөө хол хүндээ байснаар их стресст бухимдаж байгаа тохиолдлууд мэрсэр цөөнгө тохиолдож байгаа. Тэгэхээр багш нь та нартай энэ үед яаж энэ стрессийг даван туулах, стрессээс өөрийгөө хэрхэн чөлөөлөх талаар дараах зөвлөгөөнүүдийг бас нэмэлтээр хүргэж байна.
Тэгэхээр хүүхдүүдээ өдөрт хийх зүйлсээ төлөвлөж бичээд өөрт харагдах газараа яах нь байрлуулах хэрэгтэй. За одоо тэгэхээр тэр төлөвлөгөөнийхээ дагуу яаж ажиллах вэ гэхээр хит их зүйлийг нэг доор төлөвлөх хэрэггүй. Доор хаяж өдөрт 3-аас 4 юм уу 4-өөс 5 удаагаас сэтрэхгүй байх шаардлагатай байж болно. За нэг хичээлийг тухайн хийх ёстой ажлыг дуусгасны дараа дараагийнхыг нь эхлүүлэх хэрэгтэй. Хийж дууссаны дараа тэмдэглэгээ хийж дуслаа гэсэн юм тэмдэглэгийг хийж өөрийгөө урамшуулж би чадлаа шүү дээ гэж өөртөө урам зориг өгч байгаарай. Энэ нь өөрөө цагийн хуваарлалтанд хэрэгтэй цаашид чи одоо өдөр тутмынхаа амьдралд их дээд сургуульд магадгүй ажил дээр гарсан хонооч гэсэн хэвийн ажиллаж амьдрах стрессээс чөлөөлөх энгийн арга юм шүү. Дараа нь аав ээж ах эгчээ ажлаас ирснийхэн дараа тэдэнтэй ярилцаж явах хэрэгтэй. Өдөр юу хийсэн? Юу шинээр сурсан? Ямар кино үзсэн? Сүүлийн үед сэтгэл санаа, мэдрэмж ямар байгаа талаараа ярилцах нь чиний сэтгэл санааг тайвшруулж, ганцаардлаас холдуулахаас гадна гэрийнхэнтэйгээ ойлголцоод маш чухал байдаг юм аа. За мөн хүүхдүүдээ өөр төрж байгаа таагүй бодол, мэдрэмжээ цаасан дээр бичиж буулгах хэрэгтэй. Хин нэгэнд хэлж чадахгүй байгаа зүйлээ ингэж бичих нь чамайг стрессээс маш томор холдуулах бас нэгэн чухал аргуудын нэг байдаг. Магадгүй сүүлийн үед чиний сэтгэл санаа тайван биш. Хин нэгэнд гомдож байвал аав ээж, эмээ өвөө, ах эгч болон итгэдэг хүнээсээ тусламж хүсэх хэрэгтэй. За ямар аргуудаар тэдэнтэй ярилцаж болох вэ гэхээр хэрвээ та яг одоо миний оронд байсан бол энэ асуудлыг яаж шийдэх байсан бэ? Дараа нь намайг өөрийгөө илэрхийлэх гэхээр та нар миний яриаг сайн сонсохгүй. Надад өөрсдийнхөө үзэл бодлыг шууд тулгаад байх юм. Би энэ үед яг яах ёстой вэ гэж нээлттэй чөлөөтэй ярилцах хэрэгтэй байгаа. За мөн ганцаардлаас өөрийгөө холдуулахын тулд өдөр бүр ном уншиж хэвших хэрэгтэй хүүхдүүдээ. Ном унших нь чиний мэдлэгийн хүрээг тэлхээс гадна үгийн баялаг анхаарал төвлөрөхөд маш чухал. Мөн номтой нөхөрлөх нь чамайг ганцаардлаас аваргадаг шүү. Таагүй байгаа үедээ өөр таалагддаг хөгжмөө сонсох хэрэгтэй. Хөгжим сонсоход мөн сэтгэл санааг тайвшруулдаг хамгийн чухал аргуудын нэг байгаа. За мөн ээж аав, эмээ өвөө, ах эгч, дүүтэйгээ чөлөө цагаараа хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрөөж явах хэрэгтэй. За одоо стрессээс бас дахин өөрийгөө чөлөөлөх хамгийн сайн аргуудын нэг бол нойр. Тэгэхээр хүүхдүүдэд орой 10 цагаас өмнө унтчих хэрэгтэй. Яагаад гэвэл 10 цаг өнгөрөөд 11 цагийн үед хүүхдэд өсөлтийн даавар гэдэг зүйл цуснд ялгарч эхэлдэг. Тэгэхээр энэ цагаас хойш унтах юм бол нойргүдэлд хүрэх сөрөг нөлөөтэй бөгөөд нойргүдлээс болоод дархлаас тусаж өвчин тусах магадлал нэмэгддгийг та бүхэн маань ойлгоорой. За гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа тоглож дасгал хөдөлгөөн хийж хөвших хэрэгтэй. Энэ нь чиний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлж мөн стрессийг бууруулах болно. За өнөөдрийнхөө хичээлийг анхааралтай үзэж суусан хүүхдүүд та нартай баярлалаа.